Сайн байцгаана уу? Амьдрах ухааны боловсролын хүрээнд 12 модуль хичээлийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн хичээлээр гендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сэдвийг хөөрхөн зүрх төрийн бус байгууллагын ерөнхий зохицуулагч Оюун дээр багштайгаа хамтран заана. Бид өмнөх хичээлээр гендерийн талаар ярилцсан билээ. Харин өнөөдрийнхөө хичээлээр гендерт суурилсан хүчирхийлэл түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар ярилцах болно. За сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. За өмнөх хичээлд гендерийн талаарх сургалтыг та бүхэнд бас үзүүлсэн байгаа. Тэгэхээр энэ өнөөдрийн хичээл болох гендер суурилсан хүчирхийлэл гэдэг сэдвийг үзэхийн тулд дахиад гендерийн тухай ойлголтыг та бүхэнтэйгээ баттгах үүднээс ярилцах одоо юм хэрэгцээ шаардлага байна гэж үзэж байна. Тэгэхээр эхний ээлжинд Түмэнбаяр багш бит хоёр хоорондоо яг гендер болон нийгмийн одоо хүүс болон биологийн буюу байгалийн хүүс хоёрын ялгаа юу байгаа талаар бас ярилцъя. Та бүхэн ч гэсэндээ дэлгэцэн дээр гарч байгаа тестээр бас энэ хүүс үү гендер үү гэдгийг бас ярилцаад хариултыг бас өөрсдөндөө хэлээрэй гэж хүсэж байна. За би өөрөөс чи асууя Түмэнбаяр багшаа. Тэгвэл эмэгтэй хүн жирэмсэн болдгоо гэдэг тийм. Энэ гендерийн асуудал уу, хүүсийн асуудал уу? Энэ бол хүүсийн асуудал. Хүүсийн асуудал тийм. Яагаад вэ? Эмэгтэй хүн л жирэмсэн болж чадна. Яа чадна тийм. Биологийнхоо хувьд. Биологийнхоо хувьд. За тэгвэл дараагийнх нь эрэгтэй хүний үс богино, эмэгтэй хүний үс нь урт гэдэг тийм. Яг үүнтэй адилхан эмэгтэй хүний үс нь урт болоод ухаан богино гэсэн нэг юм хэл зүг манай Монголд байдаг шүү дээ. Энийг та юу гэж бодож байна? Энэ гендерийн асуудал уу, хүүсийн асуудал? Энэ нь болохоор яг иргэдийн дунд тогтсон одоо буруу ойлголт. Яагаад гэвэл эмэгтэй хүн л урт үстэй, эрэгтэй хүн л богино үстэй байх ёстой гэсэн нэг тийм тогтсон буруу ойлголт байдаг. Яг үнэ. Өөрөөр хэлбэл тэгэхээр энэ бол гендерийн асуудал. Гендерийн асуудал тийм. За тэгэхээр заавал хүний үсний одоо урт богиноос шалтгаалаад тухайн хүний олж авсан мэдлэг боловсрол амьдралынхаа туршлага бас үнэлэгдэхгүй нэ гэдгийг бас та хэлж штэ тийм. За тэгвэл хамгийн сүүлийнх нь хоёлаа ярилцъя. Эмэгтэй хүн хүүхдээ хөхөөрөө холдог бол эрэгтэй хүн хүүхдээ юугаар холдог гэж бид нар ярьдаг үлээ. Угжаар холдог тийм. Тэгвэл энэ угжаар холж байгаа нь гендерийн асуудал уу, хүүсийн асуудал уу? Эмэгтэй хүн л хүүхдээ хоолж чадна гэдэг. Тэгэхээр энэ бол гендерийн асуудал. Яагаад гэвэл эрэгтэй хүн ч гэсэн одоо хүүхдээ хараад жишээ нь би ч одоо хүүхдээ хараад эхнэрийг ажилтаад одоо угжаар хооллоод хүүхдээ харж чадна гэсэн. Тэгэхээр энэ бол гендер. Маш зөв. Өөрөөр хэлбэл зөвхөн эмэгтэй хүн хөхөөрөө хүүхдээ хоолдог бол эрэгтэй хүн одоо угжаар хооллох нь гендерийн асуудал, хөхөөрөө хооллох нь бол биологийн буюу энэ байгалийн хүүсийн асуудал ахнэ. За тэгээд та бүхэн бас яг энэ саяны баттгсан энэ тестэн дээрээс нэлээдгүй бас ойлгосон байх гэж бодож байна. За дахиад нэг баттгаад хүүс болон гендерийн ялгааг одоо энэ гарч байгаа дэлгэцэн дээрээс та бүхэн хараарай. Байгалийн хүүс нь нийгмийн хүүсээс ялгахдах 3 л ойлголт байгаа даа тийм. Бид мэдээж эхийн хөвлөд ураг бүрэлдэн бий болсон цагаас эхлээд хоромсоон буюу бид нэр хос XY 23 хос хоромсоомоос бидний хүүс одоо бас аль эрэгтэй юу эмэгтэй юу болохоос шалтгаалдаг тийм. Хоёрдугаарт эрэгтэн тогтолцооны асуудал байдаг. Энэ гэхдээ эрэгтэн тогтолцоо гэдэг нь нөхөн өрчгөө эрэгтэн тогтолцоо байгаа даа. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн одоо үтрээтэй, өндгөвчтэй, умаатай, савтай буюу хүүхэд төрүүлэх чадвартай бол эрэгтэй хүн шодоотой, төмсгтэй гэх мэтчлэнгээр. За 3 дугаарт нь даавар гэж ярьдаг тийм. Бид нэр эр даавар, эм даавар гэж ярьдаг. Үүгээр бидний хүүсийг нийгмээс одоо нийгмийн хүүс буюу гендерээс ялгах 3 юм ойлголт байгаа. Энэ 3 ойлголтоос бусад бүх тохиолдолд гендерийн асуудал гэсэн үг. Өөрөөр хэлбэл хажуу талын баганд нь байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийг тухайн нийгэмд үүрэг хариуцлага зан үйлийг илэрхийлж байгаа альва тэр одоо өгөгдөл тогтсон тийм нийгмээс бүтээсэн хүлээлт дүр төрхийг илэрхийлж байгаа ойлголтыг хэлээд байгаа гэсэн үг. За тэгвэл хүүс гэдэг маань дэлхийн аль ч өнцөг боломжтой тотсон хүүсийн дээрх одоо 3 өгөгдөл бол өөрчлөгдөх боломжгүй гэсэн үг. За тэгвэл гендер бол дэлхийн өнцөг боломжт тухайн орноос шалтгаалаад тухайн орны соёл, шашин шүтлэг, уламжлал одоо юу гэдэг өв соёлоос шалтгаалаад өөр байдаг гэсэн үг. Магадгүй Африкийн оронд нэг өөр, Аз тивт нэг өөр тий. За тэр дотроо Аз тив дотроо Япон өөр, Монгол өөрч гэдэг юм. Тэгвэл дахиад улс орон бүр дотроо үндэсний хаснууд дахиад өөр байна тий. Жишээлбэл юу гэдгийг одоо казак үндэстэн, бурайд үндэстэн, халах үндэстэн, туван үндэстэн гэх мэтчлэнгээр түүнийг төрөлжүүлэх юм бол бид нэр ярьдаг тийм баруун таван аймаг, төвийн аймаг, хангаан бүсч гэдэг юм. Гэх мэтчлэнгийн ярьдгаараа тухайн гендерээс ингээд ойлгох, гендерийн одоо тухайн өгөгдөл ойлголт нь өөр байж байгаа гэсэн үг. За тэгвэл хэлсэн те хүүс бол ерөөсө ховсож өөрчлөгдөхгүй
шин чанартай байдаг болвол гендерийн асуудал бол өөрчлөгдөнө. Цаг тутам буюу нийгмийн асуудлаа дагаад өөрчлөгддөг гэсэн үг. Жишээлбэл 20-30 жилийн өмнө гэхэд эмэгтэйчүүд техник, технологи, инженерчлэл, машин механизмтай холбоотой үйл ажиллагаанд бол юу гэдгийг те энэ салбарт бол төлхөө биш бага байсан. Гэтэл одоо энэ 21-р зуунд бол эмэгтэйчүүдийн энэ салбарт оруулж байгаа хувь нэмэр, ажиллаж байгаа өөрсдийнхөө одоо те бүтээж байгаа баялагийг бүтээж байгаа хувь нэмэр бол бас харилцангуй эрхтэй хүнийг бодох юм бол бас тэнцүү хэмжээний бас үүрэгтэй байгаа да. Нийтлэг жишээ гэх юм бол замын хөдөлгөөнд оролцож байгаа эмэгтэй жолоочдыг та бүхэн бас харж болно гэсэн үг юм аа. За тэгээд эдгээр энэ слайднаас та бүхэн гендер болон хүүсийн ялгааг бол маш сайн ойлгосож одоо баттгаж ойлгосон байх гэж бол итгэж байна. Тэгэхээр гендер гэдэг нь тухайн хүний хүүсээс шалтгаалаад нийгмээс оноосон хуваарлсан үнэлэмж, үүрэг хариуцлага, байр суурь, дүр төрх, эрх мэдлийг илэрхийлж байгаа ойлголт гэдгийг бол та бүхэн ойлголоо. Тэгвэл гендер цөрөөс хүчирхийл гэдэг одоо юу вэ гэдэг хэдүүлээ агуулга руу орё гэж бодож байна. Тэгэхээр дээрх нь өгөгдүүдээс улбаалаад хин нэг нь санаатаагаар зөөр шаналл одоо зовлон хүчирхийлэл үлдэж байгаа. Энэ одоо үйлдэл бол эс үйлдэлийг гендер цөрөөс хүчирхийлэх гэдэг байгаа юм. За тэгвэл яг энэ тодорхойлолтыг бүгдөө задлаад яг манай Монголын одоо нөхцөл бас яг ямар байгаа талаар ярилцъя. Гендер цөрөөс хүчирхийллийн нэг жишээ болох бэлгийн хүчирхийллийн асуудлыг энэ слайдн дээр гарч агаад уралжингаас хэдүүлээ бас жишээ авч яриа. За бэлгийн хүчирхийллийн соёл гэж бол ярьдаг олон улсад rape culture гэдэг үгээр англи үгээр бол илэрхийлэгддэг. Өөрөөр хэлбэл магадгүй энэ бэлгийн хүчирхийлэл гэж яриад байгаа бидний нөө насан туршийн хүүхдийг хүчирхийлж байгаа тохиолдлуудыг яг суур шалтгаан нь юу гэдэм бэ гэдэг талаар ярилцъя гэж бодож байна. За та бүхэн харж байгаа энэ гурвалжингийн хамгийн энэ орой дээр байгаа тод хэсэг дээр за ямарваа нэгэн одоо мансууруулах бодистой автах за бэлгийн ямар нэгэн одоо юу гэдгийг буруу зан үйл илрэх бие махбодолын эрүүл мэндэд одоо сөргөөр нөлөөлөх за тэгээ хүчирхийлэл үйлдэгдэх за бүр хамгийн эцэст нь тухайн одоо хоригчийн амнаас эрүүл мэндэд одоо халддаг үхэлд одоо хүргэдэг ийм аюултай зүйл ахна л одоо гендер цөрөөс хүчирхийлэл. Тэгэхээр та бүхэн гурвалжингийн хамгийн доор суур байгаа хэсгүүдийг хараад үзээрэй. Яагаад энэ саяны миний сая дурсан хэсгүүд бий болоод байна вэ гэхээр ерөөсөө бидний соёлыг буюу энэ одоо нийгэмд хэвшсэн байгаа ойлголтуудыг дэвэргэснээр өөгшүүлснээр энэ саяны хилээд байгаа гурвалжингийн орой дээр байгаа энэ зүйлс маань нийгэмдэр илэрч олон нийтийн өмнө гарч ирж байна гэсэн үг юм. За жишээ нь хэдүүлээ ярилцъя мөн. Бэлгийн хүчирхийллийг одоо агуулсан онгоо нэмэх 18 хошигнол ярих өдөх за порнографик зураг бичлэг дүрс хин нэгэн рүү хүсэхгүй байхад нь илгээх хувийн орон зайд нь халдаж бэлгийн халдлага үйлдэх энэ жишээлбэл одоо анги хамт олон ажлын байран дээр гудамж талбай нийтийн тээвэрт гих мэтчлэнгийн бүхий л орчинд тухайн хүний хувийн орон зай халдашгүй байх ёстой. Гэтэл энд бол хин нэгэн одоо юу гэдгийг хүүсийг гой сайхан харагдсныхын төлөө өөртөө таалагдсныхын төлөө одоо хувийн орон зайд нь халдж байгаа нь хэвийн үзэгдэл мэтээр нийгэм бас үзэгддэг штэ та бүхэн бас мэдж байгаа бах тий. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг бид нэр өөгшүүлж хэвийн байдгал зуул сүртэйнч гэдэг юм уу тий. Гэх мэтчлэн энэ ойлголтуудыг ялангуяа насанд хүрэгчдэд тухайн насанд хүрээгүй хүүхдүүд өсвөр насныханд одоо үлгэр дуурайл буруу үлгэр дуурайл болж хэвшүүлснээр дээрх энэ гурвалжингийн дээр байгаа хүчирхийлэл амиа хорлох эрсдэл үхэлд хүргэж байна л гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм. За сая хэлээ бид нар гендер цөрөөс хүчирхийллийг дэвэргээд байгаа энэ одоо хэвсэн ойлголтууд нийгэмд юу байна гэдэг дээр энэ слайднаар гарч байгаагаар жишээлбэл бид нар хүчирхийлэлд өртөж байгаа нийтлэг мэдээж өртөж байгаа судалгаагаар бол уг нь бол гендер цөрөөс хүчирхийлэлд хэн ч өртөж болно. Ямар ч насны, ямар ч хүүсийн төлөөлөл өртөж болно. Гэтэл судалгаагаар хүчирхийлэлд өртөж байгаа 90-95% нь охид эмэгтэйчүүд буюу тухайн эрэгтэй эмэгтэй хүүсийн одоо эмэгтэй дийлэнх нь байгаад байгаа. Бараг одоо их дийлэнх нь. Гэтэл хүчирхийлэл үлдэж байгаа нь мөн ялгаагүй хинч нэгэн байж боловч мөн судалгаагаар эрэгтэйчүүд дийлэнх нь үлдэж идэг. Гэтэл бид нар охидоо хүчирхийллээс хамгаалъя гэж яриад идэг. Тэгвэл яагаад эсрэгээр нь хөвгүүдтэй зөвхөн хөвгүүдтэй шүү дээ. Ер нь бол бүх хүнд хин нэгний эрх чөлөөнд халдаж болохгүй, хувийн орон зайд одоо хурж болохгүй гэдэг ойлголтыг өгөхгүй байна гэж бас яригадаад байна л да. За бүгдийг зохицуулж хамгаалах нь эр хүний үүрэг хөвгүүд охтын баатар болох гэж төрдөг гэсэн. Энэ нь болохоор бас гендерийн хувьд зөрчигдөж байгаа зүйл. Яагад гэвэл
эр хүн л эмэгтэй хүнийг хамгаалж явах ёстой гэсэн нэг тийм буруу ойлголт байдаг. Энэний оронд харин хүн бүр өөрийгөө хамгаалах, өөрт хамааралтай зүйлд шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгэхээр хүн бүр л өөрийгөө ухамсарлаж өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Яг гэсэн үнэ. зүйл байх хэрэгтэй. За эр хүн санхүүгийн хувьд хүчрэг байх хэрэгтэй. Учир нь гэр бүлээ авч явах нь одоо баг эр хүний л үүрэг гэсэн ойлголт байдаг. Тэгэхээр энэ яг цаашаа ямар сөрөг үр дагавар хүргэдэг юм бэ гэхээр эр хүн л мөнгө олж, өрх гэрээ толгоолж, үр хүүхдээ тэжээх ёстой гэсний улмаас одоо эрэгтэй хүн стресстэх, сэтгэл санаагаар унах, энэ цаашаа даамжраад амиа орлох хэмжээний аюулт хүрэх магадaltaй байдаг. Тийм учраас гэр бүл болсон одоо эхнэр нөхөр хоёр хоёулаа л хөдөлмөрлөж одоо аз жаргалтай сайхан амьдрах хэрэгтэй. Яг үнэ тий. Тэрнээс биш хин нэгэн эрэгтэй нөлөөтэй гэр бүлийнхаа санхүүд одоо илүү ач холбогдол өгөөд эмэгтэй нь үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, өөрөөр хэлбэл ахуйн ажил гэж бид нэр их ярьдаг тий. Гэрийн ажлыг үр хүүхдээ хүмүүжүүлж, хичээл номонд нь одоо жишээлбэл юу гэдгийг анхаарч хоолундаа хийж гэр орноо цэвэрлэх нь эмэгтэй хүний ажил мэтэр бол ойлгодог. Тэгэхээр энд эдгээр үйлдэл нь бол гендерийн хөвшмөл ойлголт байгаа даа. Тэгэхээр энэ гендерийн хөвшмөл ойлголтуудыг дэвэргэж олон нийт одоо ийм байх ёстой гэж өөгшүүлснээрээ бидний өнөөдрийн үзээд байгаа энэ гендер суурьсан хүчирхийл гэдэг энэ одоо гэмт хэргийг бий болгох шалтгаан суурь нь болж идэм а гэдгийг та бүхэн маш сайн ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. За тэгвэл гендер суурьсан хүчирхийлээс хэрхэн урьдчилан сэргийлэх юм бэ гэж бид нэр их ярьдаг те. Яг шийдэл нь юу байгаа юм бэ? За тэгвэл энэ слайдн дээр гарч байгаагаар урьдчилан сэргийлэх 3 одоо орчин байдаг. За нэгдүгээр орчин буюу анхдагч урьдчилан сэргийлэх гэдэг нь юу вэ гэхээр хүчирхийлэл буюу яг саяны бидний яриадаг Монгол нийтлэг бий болдог гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл, ажлын байрандах бэлгийн дарамт, за тэгээ үеийнгийн дээрлэл дарамт те. Эдгээр хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх вэ гэдэг л асуудал байгаа юм. Тэгэхээр бид нэр хүүхдийг багаас нь тий магадгүй сургуулийн өмнөх боловсролын одоо байгууллагт хүмүүжиж авах үеэс нь эхлээд хин нэгний одоо хувийн орон зайруу тий хин нэгэн найзынхаа одоо биед халдаж болохгүй, гар хурж болохгүй, дээрлэхэж болохгүй. Өөрөөр хэлбэл тоглоомоо булаацлж байгаа 3 настай 2 хүүхэд бие бинийгээ цохиж болохгүй гэдэг л ойлголтыг эцэг эхэн ч өгөх хэрэгтэй, мөн сургууль хүмүүжүүлэгч багш нь ч гэсэн өгөх хэрэгтэй гэсэн үг. Гэтэл манайхан уламжлалаараа одоо тий эрэгтэй хүүхдүүд хоорондоо тоглоомоо булаацлаад нэгнийгээ цогцоход эр хүн байж чи эргүүлээ цохгүй яасан юм бэ ч гэдэг юм уу тий. Гэх мэтчлэнгээ нөгөө л нэг хүчирхийллийг бид нэр өөгшүүлээд дэвэргээд багаасаа эрэгтэй хүчтэй ямар нэгэн одоо тий өөрийнх нь эсрэг өөрийнх нь одоо хүсээд байгаа тэр зориод байгаа зүйл нь бүтэхгүй болвол үгүй бол хайртай хин нэгнийг нь шаналгаа зовоогоод байгаа бол хин нэг нь хүчирхэлж болно гэсэн ойлголтыг өгөөд ийн гэсэн. Тэгээд одоо бидний нийгэмд гараад байгаа нөгөө гудамжинд явж байгаа залуучууд бие бинийгээ мөрлөлчлөө гэж бодъё л дээ. Гэтэл тэр мөрлөлт бол санамсаргүй зай баг байснаас болоод үүссэн байж болох байхгүй. Гэтэл чи одоо намайг мөрлөлчлөөч гэдэг юм уу те. Тийм байдлаар замаа харж яваач, хайтайхан яваач гэх мэтчлэнгээр одоо хүчирхийллийн аргаар шийтгэх гэдэг те. Тэгэхээр энэ байдлыг хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл магадгүй сургуулийн өмнөх наснд нь бид нар баг байхад нь гэсэн хүүхдийг ингэж хин нэгний эрх хэрэгчлэлд халдаж болохгүй гэдгийг зааж өгснөөрөө сургуулийн насанд ороод ч гэсэндээ үеийнгийн дээрлэл дарамт үүсэхгүй байх магадлал их өндөртэй гэсэн үг байхгүй юу. За хоёрдугаар урьдчилан сэргийлэлтийн түүл юу юм бэ гэж чинь тийм. Гарсан хойно нь бид нэр дахиж давтахгүй байхаас урьдчилан сэргийлж байгаа гэсэн үг юм. За сая хэллээ шүү дээ тийм. 2 хүүхэд цэцэрлэг дээрээ тоглоомоо булаацлаад бие бинийгээ цогчээ. Тэгвэл дараагийн удаа нөгөө насанд хүрсэн эцэг их асраа хамгаалагч сургууль хүмүүжүүлэгч нар дараагийн удаа найзаагаад гэмтээж болохгүй, гомдоож болохгүй, цохиж болохгүй гэдгийг маш сайн зааж өгнө гэсэн үг. Тэгэхээр магадгүй энийг зөвхөн яриад хэлээд ойлгохгүйгээр магадгүй сургуулийн цэцэрлэгийн бүр цаашлаад ажлын байран дээрээ дүрм журмаар энийг тогтоож өгч болно гэсэн үг. Энэ соёлыг. За эцэст нь 3 дахь урьдчилан сэргийлэлт буюу бид нар тухайн хүчирхийлэлд өртсөн хохирчийг хэрхэн нөхөн сэргийлэх вэ гэдэг асуудал яригдж байна гэсэн. Тэгэхээр хүчирхийлэлд өртчлөө. Жишээлбэл ажлын байран дахь бэлгийн дарамтанд өртөөд тухайн ажлын байран дахь бэлгийн дарамтанд өртснөөрөө тухайн эмэгтэй маань одоо ажлын бүтээмж нь буурсан. За сэтгэл зүйн хувьд одоо гутралд орсон. За тэгээд одоо тухайн асуудлаасаа улбаатай гэр бүлд нь одоо хэрүүл маргаан тий зөрчил бий болсон ч гэдэг юм уу. Гэх мэтчлэнгийн одоо энэ маш олон үр дагавруудыг бий болгож идэг тий. Тэгвэл нөхөн сэргийлэх үү гэдэг асуудал энэ чинь яригдж байна гэсэн үг.
Тэгэхээр бид нэр ихэнхчлэн ярьдаг те гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл өртсөн тухай хоригчийг хуулиар асуудлыг шийдвэрлээд тухайн одоо хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтэн ял шидэглийг оногдуулахаас гадна хамгийн чухал зүйл бол тухайн хүчирхийлэлд өртсөн хохирогч даван туулагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг энд яригдж байна гэсэн үг юм аа. Бид өнөөдрийнхөө хичээлээр гендер суурьлсан хүчирхийлэл, түүнээс сэргийлэх арга замын талаар мэдэж авлаа. Хэрвээ таны эргэн тойронд гендер суурьлсан хүчирхийлэл тохиолдвол та иргэний үүргээ ухамсарлаж зохих ёсны газар нь мэдэгдээрэй. Бид гендер суурьлсан хүчирхийллийг зогсоож чадна, зогсоох болно, зогсоох ёстой. Хүчирхийллийн гинжийг тасалцгаая. Өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзцгаая.